Монгол улсын урт дунд богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн монголчуудын төр ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залууст үндэсний бахархал, эх орон чөлөөийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногт музейн нээлттэй өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулдаг. За энэ хүрээнд түүх соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуус болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх орон чөлөөийг төлөвшүүлэх гэр бүлийн боловсрал, хамтын оролцоог дэмжих зорилгоор музей нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээг 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдөр улс орон даяар зохион байгуулна. Музейн нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээний хүрээнд нийслэл 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүлэлгийн танхимаараа иргэд олон нийтэд үн төлбөргүй үйлчлэх юм а.